Шинэ 7 хоногийн төргийн Game Point podcast-ийн цааш шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Манай подкастын ивент тгийчээр Social Pay ажиллаж байгаа. Төвлөрлийн турш бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр Social Pay-гийн хэрэглэгч та бүхэн найзаа урих бүрдээ 5,000 төгрөгийн урамшуулыг авах боломжтой болсон. За мөнгө урамшуул улам л өндөр болоод байгаа. За мөн нэмээд урилга авсан найз чинь аппликейшнд амжилттай бүртгүүлээд Virtual Mastercard-а Google Pay, Apple Pay-д холбоод 10,000 төгрөгийн урамшуул авах боломжтой. Тэгэхээр өөрсөн та өргөцсөн найз хиндэ ашигтай саналыг Social Pay санал болгож байгаа юм шүү. Ингээд энэ 7 хоногийн подкаст эхлүүлцгээе. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа урийн аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа урих бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоод 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтайч гэсэн бэлэг бариарай. Бидний ярих сэдвт уг нь энэ 7 хоногт Golden State Warriors баг байгаагүй. Гэхдээ болж байгаа үйл явдлууд хүч түрэн орж ирлээ. Энэ одоо ярих хамгийн ихний сэдв болж. Энэ юу гэхээр ер нь баргийн амралтын өдрүүдээр ч гоц үйл явдал болсонгүй, гоцхойд юм нөгөө NBA-гийн цомын авраг тодорсноос хойш гоцхойд юм болсонгүй. Тэгээд тийм учраас бүр одоо нөгөө эргэн тойрны подкастууд нэвтрүүлгүүд нөгөө л нэг хуучны сэдв сүүлдээ бүр шүүгч рүү ороо явж ийлаа шүү дээ. Тэгсэн чинь энэ нам гүн байдлыг Draymond Green одоо хаг цохиж орж ирсэн үйл явдлын талаар хоёул ярилцсан. Өчигдөр талархаж байна гэж ярих зүйлтэй болгосон талархаж байна. Гэхдээ дээрэс нь бас нөгөө талаас нь харах боломжийг олгож байгаа. Тэгэхээр өчигдөр Orlando Magic Golden State Warriors баг тоглосон. Тоглолтын 3 дугаар ихэнх хэсэгт Draymond Green Steve Kerr дасгалжуулагчтайгаа ам зүрсэн сэлгийн сууж байхдаа нилээд ширүү маргалцсан улмаар хувц солих хөрөөрөө явсан эргэж ирээгүй. Энэ үйл явдал Golden State Warriors-ийн одоо үзүүлж байгаа амжилттай ямар нэг байдлаар холбоотой юу эсвэл энэ зүгээр илэрлөө энэ ер нь юунаас болов энэ үйл явдлыг тоглолтын дараа сэтгүүлчдэд хийсэн тэр тайлбаруудыг юу гэж харж байна? Гэхдээ яг мэдээч одоо удирлыг айгүй муу эхлүүлж байгаа шүү. Ер нь бол Warriors цаастыг бодвол тэгээд энэ муу эхлүүлж байгаа эхлэлтэй шууд холбоотой баг. Тэгээд өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар болохоор сагсан бөмбөгийн одоо тухай одоо мэтгэлцсэн одоо муудалцсан тий. Тэгээд сая өнөөдөр ярьж байгаа юунууд нь болохоор ерөөсөө Curry одоо тоглож байгаа сагсан бөмбөг одоо жижиг тавтыг ер нь Green ер нь хүлээж авахгүй байна. Ер нь тогломооргүй байна. Тэг өдөр болгон орой болгон одоо нэг өөрөөсөө 40-50 паундын илүү жинтэй хүнтэй ингээд ноцолдох Green дургүй байна. Тэрнээс болсон гэж юм. Тэгээд Curry болохоор бас ондоо юм ярьж байгаа. Тэгээд миний бодлоор бол хожигдол одоо энэ одоо муу эхэлтэй л холбоотой юм дээ. Шууд холбоотой. Тэгтээ ингээд сануулъя л да. Draymond Green-тэй муудалцсан хүн болгон Warriors-ээс явдаг байхгүй. Энийг түүх гэрчлэн. Kevin Durant муудалцаал явж исэн. Jordan Poole Green-тэй муудалцаа цохиулаад солигдож исэн. Steve Kerr муудалцлаа. Steve Kerr явах уу, Draymond Green явах уу? Ер нь одоо яг энэ нөгөө талаар хүн хизээч нөгөө аз жаргалтай байгаа үед ч юм уу хожиж байгаа үед угаасаа муудалцдаггүй л дээ. Хожиж байгаа үедээ муудалж ивэл тэнд нэг зүйл болохгүй байх гэсэн үг. Гэтэл одоо баг 50% амжилттай дөнгөж дангаж үзүүлж явж байна. Тэгээд дээрэс нь баг дотор асуудал байгаа. Ингээд Warriors руу хэл мэдээлэх маш их дайрж байгаа ч гэдэг юм уу. Шалтгааны хэн байхыг олох гээд байгаа. Хойло өнгөрсөн 7 хоногт Jimmy Butler, тэрний өмнөх 7 хоногт Steve Kerr, тэрний өмнөх баг Stephen Curry ингээд буруутан хайгаа яваад ерөөсө хариултаа олохгүй байгаа. Гэтэл асуудлын эзэн баг Draymond Green юм биш үү? Яг ингэж асууж байгаа гэхээр Green сая сүүлийн 20 минутанд тоглоагүй. Өөрөө хувц солих руу явчаад эргэж ирээгүй. Тэгсэн чинь Warriors очсон. Энэний өмнөх тоглолтын дээр Green бас тоглоагүй Warriors очсон. Гэт харахаар яг л тодорхой л байгаа гэж байна. Харин тийм өчтөрийн тоглолтын дээр ярин тэр амар стат гарсан байлаа шүү дээ. Draymond Green тухай чинь Draymond Green ингээд
Стив Керртэй хэрэлж яхад ерөөсө онооны тооны харьцаа ер нь баг нэг 2-3 онооны баг тэнцвэсэн байгаа хөөхгүй тий. Тэгэнгүүт Draymond Green одоо хувцсал хөрөөдөө яваал 41-18 гэсэн рun хийсэн гэж байгаа байхгүй. Warriors 14 минутын тоор. Тэгэхээр ямар хурдан юу яаж ин баг нь сэргэж ин тэгээд яг баг сэргэх явах зүгээр бөмбөг айгуу сайн шилжээд бус тоглогч нар одоо сайн тоглож ийн гэдэг нь харагдчихлаа л да. Draymond Green гүүгээр. Тэ. Тэгээ уусаа өмнөх тоглолтын дээр ч гэсэн шилжиж штэ нөгөө хөөгцсөн штэ юу тэр чинь баг гейм эхэлж хахад хөөгч штэ. Тэгсэн чинь тэгэл шал ондоо Warriors гараад иж авах. Тэнгэтээ гол нь Green байхгүй болонгууд Jimmy Butler-ын бөмбөгөнд хүрэх нь арай ил болчих жоох. Jimmy Butler-ын тоглоонд оролцох юм хамаагүй болно. Би өмнөх дугаар дээр санаж байна уу? Jimmy Butler ингээд 30 хэдэн минут тоглоод 11 удаа тоглоно гэдэг чинь ганц поинтыг хийж байгаа хүн чинь Green штэ. Green бөмбөг өгөхгүй байна гэж хэлжсэн штэ. Тэнгүүт яг тэр харагдаад байгаа хөх талбай дээр. Тэгээ бусад тоглогч нар ч сайдгаа одоо Pojames гэж байна уу? Тэр rookie William Richards энэ өмнөх тоглолтын дээр сүүлийн 2 тоглолтын дээр аюу сайн тоглолоо штэ. Гэх мэтчлийн энэ хүмүүс ч гэсэн ингээд тоглолтод оролцоод ирж байгаа хөх. Тэгэхээр би бас Green учир байсан болов уу гэж өчигдрийн тоглолтны дараа бодлоо. Тэгээд өнөөдөр штэ тэр нэг амар стат NBA Today гэдэг нэвтрүүлгээр гарлаа л да. Одоо энийг бүгд харцгаая. Энэ болохоор штэ тий. Нийтдээ хамгийн багадаа 250 тоглосон тоглогч нар дунд явуулсан стат шүү заяа. Тэгээд NBA-д анх удаа season эхлснээс хойш нийтдээ 72 удаа амжилттай довтсон. Тэгснээ 75 удаа turnover хийсэн. Тэгээд 80 удаа алдаа гаргасан. Хамгийн багадаа 250 минут тоглосон тоглогч нар юм биш. Тий. Тэгээд NBA-д энэ бол ганцхан байгаа. Оруулсан онооноос илүү голноос илүү turnoverтэй personal foul. Тэгэхээр энэ хүн чинь ерөөсө талбай дээр импакт үзүүлэх нь ер нь бол байхгүй болцсон юм биш үү. Тэгээд угаасаа Warriors-ийн бас нэг асуудал бол юу байгаа шүү дээ. Defense байгаа тийм үү. Тэгэхээр энэ үнний defense ч гэсэн одоо энэ ялангуяа хурдан пэйстэй тоглодог сагсан бөмбөг дээр Green шиг одоо defense тоглодог хүн тийж нэг олон байрал дээр очиж тоглодог тэр импакт нь бол аль хэдийн байхгүй болцсон л гэж би бодож байна. Тэгэхээр одоо хэнийг солих уу, хэнийг явуулах уу, яаж бага сайжруулах уу гэдэг айгуу том асуултан дээр ирсэн байгаа front office-тай айгуу амархан хариултыг олоод өгчих шиг л боллоо шүү дээ. Одоо тэгээд Kuminga Green хоёрыг нийлүүлж яагаад ямар нэгэн ондоо сайн тоглогч нар авах боломж бол байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд өөрийнх нь цалингийн хувьд ч гэсэн боломж нь шүү дээ. Нэг тийм их тэр өндөр биш. Өчигдөр тэгээд Steve Kerr-ээс сэтгүүлчид асуусан. Тэг ингээд нөгөө Draymond Green хувцалхаар руу яагаад явцсан гэхээр Green өөрийгөө тайвшруулах гэж явсан гинэ. Тэгээд ингээд буцаад ирсэн юм шиг байна тий. Буцаж ирээгүй гэж би ойлгосон шүү дээ. Би энэ бодлоор ирсэн гэж ойлгосон. Тэгээд тэр ирэхэд нь Kerr дахиж гаргаагүй юм шиг л. Угаасаа тэгээ баг нь тэнд хадаад эхэлж байгаа юм чинь тэгээд Green гаргах юм ирээгүй. Би буцаж ирээгүй гэж ойлгосон шүү. Тэгээд тэрийг харъя тий. Тийм за яг буцаж ирсэн ч ирээгүй ч гаргаагүй байна гэдэг чинь энэ хоёрын хооронд ингээ асуудал тэгэд Green яг хэлсэн байгаа юм л Питери хооронд өмнө ч юм болж исэн ингээ энэ удаа чинь сагсан бомбгийн маргаан тэгээд ийм зүйл болоод ингээ өнгөрчнөө гэдгсэн чинь Steve Kerr бол арай өөр зүйл хэлсэн. Энэ бол ингээ хэвлэлд нээлттэй ярих хэмжээний зүйл бишээ одоо private яриа болсон гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чинь ярьж болохооргүй юм ярьсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ ч одоо Golden State Steve Kerr-ийн Golden State Warriors багийг буюу за ер нь энэ Dynasty Golden State Warriors-ыг Draymond Green-гээр бид нэр төсөөлөх угаасаа боломжгүй. Гэтэл ингээд нэг Warriors-ийн унаад байгаа шалтгаануудын эхлээд Warriors Klay Thompson-с бурууг нь хайж үтсэн шүү дээ. За Klay чи болохгүй наа. Чамаг явуулнаа, чамд юм өгөхгүй гэдээ явуулсан. Jimmy Butler-ыг аваад ирсэн. Jimmy Butler ирээд эхлээд сайн тоглож исэн ч гэсэн нөгөө одоо сая сүүлд ямар шимжил гарч ирэх гэхээр Jimmy Butler би ч шүмжилсэн. Нөгөө талаар Jimmy Butler ч бас өмнөшгөө тоглож байхаа болчихоо гэж Charles Barkley хэлж байгаа байхгүй.
Тэр нь юу гэхээр Жими Батлерын үнэлэмж ингээд бас унсан дагаад. Тэгсэн чинь энэ бүхний шалтгаан нь Draymond Green байсан биш үү гэдэг бодлыг яг өчигдөр өмнөх хоёр тоглолт өгчлөө харамсалтай. Хоёулаа дараалаад өгчлээ тийм. Хоёуланд нь хожиж байгаа байхгүй. Тэг Green байхгүй гэдэг чи одоо баг нэмэх 30 байна гэдэг чи юу гэсэн үг юм бэ те? 3 үе 4 минут нэгсэндээ 28 минут тэнцүү яваадсэн сагс үлцээ 20 минутад нь маш гоо тэнцүү тасарчлаа шин. Тэр энэ бол хувь тоглогчийн зүгээс бол нэгдүгээр багтаа ямар үнцэнтэй болж байгааг харуулсан. Хоёрдугаар тасалжуулагчтайгаа муудалцсан тоглогч нар хинч байсан ер нь хөдөлдөг шүү дээ юм байна. Хинч байсан. Draymond Green л дээ. Одоо бидний мэддэг л Draymond Green хинтэй ч муудалцдаг. Өрсөлдөгчтэйгөө шүүгчтэйгээ багийнхаа тоглогчтой хинтэй ч муудалцдаг. Гэхдээ би бол Steve Kerr-тэй муудалж байгааг анхудаа л харж байна яг үнэндээ. Өмнө хэд болсон гэж хэлээд байгаа боловч. Гэхдээ ер нь ингээд замдлынхын турш ингэж явж байгаад ер нь тоглогч нар ялангуяа од тоглогч нар ялангуяа одоо ийм impactful тоглогч нар чи яг нэг ингээд хэний ч үгийг сонс чадхаа болдог нэг юун дээр хүрээд ирчт юм шүү. Нэг одоо карьерийнхаа өмчөд юу гэдэг оргил дээр хүрчт юм шүү. Түрүүний юун дээр ярьж Sacramento Kings ингээд бүгднийг солих чинь хөгжүүлээ бүгднийг солих чинь яагаад гэсэн чинь коучаа сонсгоо хэлсэн гэдэг дасгалжуулагчаа сонсгоо хэлсэн. Юу тэгээд LeBron хүртлээрсэн шүү дээ. LeBron тэр хитэн тоглолтын өмнөлөө Luka Doncic очиж technical foul шиднэ гэсэн чинь LeBron урдуур нөрөө шидсэн. Яагаад болохгүй би очиж зүгээр шидсэн гээл. Тэгэл ер нь л тиймэрхүү ингээл жижигхэн юм дээр ингээд сонсгоо болоод ирчихлээ байгаа байхгүй. Би яагаад шидэж болдгоо оргил нөхөр тий? Би яагаад шилжиж байгаа болдгоо гэдэг. Нэг тийм оргил дээр ирд юм шиг тэгээд уусаа Draymond Green гэсэн тэр оргилдөө тулцсан биш үү дээ. Тэгээ одоо хинч юу ч хийлээд одоо наалтгаа болцсон. Chris Paul гэсэн яг энэ асуудлаас болоод дасгалжуулагчнийхаа үгийг сонсгоо болоод тэгэл Clippers-ээс хөгцсөн шүү дээ. Тэгээд ер нь энэ үеийнх нь нэг үеийнх ингээд тий. Энэ ингэдэг байхгүй. Наадах чинь энэ мэрэгжлийн хэдийгээр мэрэгжлийн тамирчин ч гэсэн идэж хүмүүс байхгүй. Тэг хүмүүс яах вэ гэхээр биений явахаа болоод ирэхлээр нөгөө санааг нь биеийг гүйцэхэ болоод ирэхлээр ам нь ажиллаж эхэлдэг байхгүй. Энэ бол ахмад тоглогчдоос илүү ажиллана. Ингээд өөрөө ингээд нөгөө нэг одоо юу гэдгийг бүр ингээд супер универсалны биш байгаа мөртлөөс ингээд өглөө хэлээдэг те. Өглөө хэлээдэг, залуучуудаа өглөө хэлээдэг. Тим зүйл за манай ялангуяа Монголд одоо энэ сонирхтын тэмцээнүүд дээр бас их ажиглагдана. Ер нь манай одоо Friends League миг чи ер нь бас тийм нөгөө гар нь хөлнөш ам нь ажилтдаг хүмүүс хэлийг штэ. Уул нь бол тэгээ миний мэдхээр тиймээс одоо сүүлийн жоохон өөрчлөгдөж байгаа шиг байна. Гэхдээ тэр нь ууг нь зугаатай. Одоо бид нартай бол гэхдээ яг энэ мэрэгжлийн төвчний багт бол тэр бол зугаатай зүйл биш аахгүй. Тэгэхээр магадгүй эндээс эхлээд Draymond Green за буруут нь энд байсан юм биш үү гэдэг тэр одоо дүгнэлтийг тий анализыг багийнхандаа өгчөж байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгээ Warriors маш идэвхтэй ажиллаж байгаа гэж энэ 12 дугаар сар гарснаас хойш солилцоо ихээр 3-4 багтаач холбогдсон бүгдэнтэй нууц зохиод сонсолцсон. Тэгэхээр тэд нар чинь 1-р сарын 12-ны үл 15-ны хүлээж байгаа шүү дээ. Нөгөө Kuminga солигдох боломжтой хугацааг тэр болтол яаж гэхээр дахиад нэг опшн нэмэгдэх гараад ирэх юм бол яагаад болохгүй гэж. Тэргүй плей-ины баг байгаа дээ шүү дээ одоо. Тэр зөрөгтэй өөрчлөлт яагаад хийж болохгүй гэж бодож чиглэг аах. Тэгээд энэ гол нь тэгээд Draymond Green-ий цалин нь бас одоо бусад юмнуудад одоо багуудад авч болохоор цалин байгаа байхгүй. Draymond Green чинь энэ жил 25 сая, эх жил 27 сая. Гэхдээ энэ чинь player option. Яг player option авах л бах л та. Тэгээд 27 саяг нэг жил тоглоод тэгээд expired болчих болохоор энэ бол багуудад бол player option байгаа юм уу? Player option. Тийм. Тэгээ сүүлийн жил нь player option. Тэгэхээр Draymond Green бол тийм хэцүү явуулахад бол хэцүү юу биш. Цалин бол биш. Яг Jimmy Butler хажууд ш. Jimmy Butler ч юм уу 56 сая. Гэтэ Jimmy Butler Draymond Green-гүйгээр яаж тоглож чаддгийг хоёр одоо тоглолт харуулчихлаа ш. Гэтэ энэ цаашаа ирүүлжлэх. Ер нь тэгээд одоо яаж rotation-ыг өөрчлөх бол гэдэг чинь гоё асуулт ш. Одоо яах вэ? Одоо яах вэ? Green-ийг минутын багасгах нь мэдээж энэ хүртэл явц энэ байгаа тоглолчоос шууд татгалзаа сэлгийн цуулгачихгүй баг.
Грингүүгээрч Warriors-ийн хамгаалалт. Warriors одоо хамгаалтын рейтингээр лигт одоо ч 3 дугаар явж байгаа. Грингүүгээр Warriors-ийн хамгаалтыг төсөөлөхөд хэцүү. Гэхдээ саний чиний түрүүний харуулсан статистикээс дээрээс үнслээд саний энэ маргаа юунаас үүдсэн бэхээр Green бөмбөгөө таслууснаас болоод үүдсэн маргаан баггүй юу? Тэгээд тэрнээсээ болоод ингээд шүүгчтэй маргаа яваадсан. Тэгээд яг юун дээрээс болж бодоо шүүгчтэй маргаад байгаа гэдэг бирөөсөө ойлгоогүй. Green өөрөө хамаагүй дөнгөж зоонд авч орж ирэнгүүтээ дамжуултаагүй алдсан. Гэхдээ анди Green одоо ингээ ямар ч юм одоо шаардлагагүй тиймэрхүү одоо алдаанууд аяг их гаргаа бага алаад ихтэй. Одоо тэр жишээ нэг юунаас сүүгчтэй хэрэлдээд юунаас хөөгддөг, тоглолтоос хөөгддөг мөгдөг бол ер нь бол шаардлагагүй зүйл шүү дээ. Тэ. Тэгээд тиймэрхүү жижиг алдаанууд нь нөлөөлж лөө. Тэгээд мэдээж Curry уулгүй л явах тэ. Энэ чинь баг бас нэг геймплантай гарч ирэнгүүт тэр хүн ингээд халаад гараа явуучих чинь тэгээд шал ондол болох л гэдэг. Тэр тоглолтоо алдаг тэр тоглолтоо өстө өрсөлдөгч багтаа өгдөг хүнчээс Dylan Brooks сонгодог утгаараа байна да. Тоглолтын турш маш гой тоглож байгаа л нэг сүүлийн 2 минутанд тэр ямар нэгэн тэнэг зүйл заавал хийх юм. Тэр Lakers хожигдсан дээр бол тэр LeBron-ыг тэгж мөрөгдөг бол үнэхээр илүү үйлдэлсэн шин. Тийм. Хожигдсан тоглолтоо гэждэг. Хожигдсан тоглолт. Өөр бас би өнөөдөр нэг юм харсан шүү. Golden State Warriors дээр бас зүгээр фэнүүдний тэгэд бас нэг гэрэл гээгээ өгмөр санагдаад. Сүүлийн баг энэ удирдал эхлснээс хойш баг 9 тоглолт нь clutch game байсан юм ба штэ. 9 тоглолт нь clutch game гэхээр 9 тоглолт аюу ойрхон хожигдсан гэсэн үг. Биш ээ. 9 ойрхон тоглолт болсноос нэгд нь хожигдоод 8-д нь хожигдсон байхгүй. Нэгд нь хожоод 8-д нь хожигдсон байхгүй. Тэгэхээр ер нь бол 8 хожих боломжтой тоглолт алдсан гэсэн үг. Тэгэхээр бас бүр нэг айхтар бүр амар муу бүр их давуу ингээ хожигдоод ингээд танк хийгээд явж байгаа баг шиг бол биш л байгаа л да. Биш л 1-8 юм уу? Ганц 2-8-1 гэж ойлгоодсэн чинь 1-8 юм. 1-8. Тий, нэг хожоод 8-д нь хожигдсон. Одоо сүүлийн тэг чинь clutch game чи юу гэж бодоо сүүлийн 2 минутанд хідээс доош өнөтэй. Сүүлийн 5 минутанд Дононы 0-5 дотор. Тий. Тэгэхээр тим тоглолтод хожигдсон баг. Тэгээ ер нь бол бүр их амар илт даваа хожигдоод ингээд яагаад байгаа юм бол байхгүй юм байлээ. Тэгэхээр ганц 2 солилцоо. Одоо ингээд Jonathan Kuminga Draymond Green-ийг нийлүүлээд нэг зүйл сольчиход болчмоор шиг санагдаад шүү дээ. Гайгүй юм нэмэгчээд. Гэж гэрэлгээ асаая да. Харчлаа да. Game Point podcast үргэлжлэж байна. Нэлээд Сан Францискогоос ялтаа бүхэнтэй хамт байгаа. Бидний анхаарал хандуулах дараагийн баг бол Дорнод бүсийн өнгөрсөн жилийн тэргуун баг багийнхаа түүхэн 64 хожил авч түүхэн улирлаа үзүүлсэн Cleveland Cavaliers баг яг одоо үзүүлж байгаа амжилтаараа Дорнод бүсийн хүснэгтийн 7 дугаар өрөнд явж байгаа 16-14 амжилттайгаар. Тэгэхээр 14 дахь хожлоод тэд биштэй өнгөрсөн улирлд баг нэлээд төгсгөл рүү авч ирсэн. Бараг нөгөө нэг түүхэн амжилтыг эвдэхүүгүй гэдэг яриач Cleveland Cavaliers дээр гарч ирсэн бохгүй. Тэгсэн чинь яг тэр Cleveland Cavaliers баг дээрэс нь өнгөрсөн жилийн шилдэг дасгалжуулагчийн шагналт Kenny Atkinson-аар удирдуулсан яг тэр Cleveland Cavaliers баг энэ улиралд ийм тааруу байгаа шалтгааныг олохоор багийн ч ажиллаж гин, дасгалжуулагч тоглогчид нар ч ажиллаж гин, хэвлэл мэдээллийнхэн ч ажиллаж гин. Гэхдээ Donovan Mitchell өнөөдөр одоо NBA төдийгээр сая нэг ярьсан байлаа NBA төдийгээр харсан жаа. Donovan Mitchell манай баг бол яг одоо бол плей-оффын баг биш ээ гэж хэлсэн байна. Плей-оффын баг биш. Гэтэл энэ багч нь улирал эхлэхэд хүснэгтийг тэргүүлэх favorite өнгөрсөн жил хүснэгтийг тасархаа тэргүүлсэн тэр багт яг юу нь болохоо байч вэ? Гэдгээс яриагаа үргэлжлүүлээ. Уусаа рекорд нь ч гэсэн плей-офф дорог байгаа сте. Cleveland ч баг плей-инд явж байгаа сте тий. Тэг плей-инд 7 дугаар өрөнд. Тий. Ойлгомжтой л юм хэлсэн байна даа Mitchell. Гэн багт одоо болж бүтггүй бүгдээр л болж байна. Ростер нь бол тэр чигээр байгаа. Яг юу эхлүүлэхэд мэдээж нөгөө гэмтэл бэртлийн асуудал их байсан тий. Max Strus өөр хэмэлээ. Darius Garland одоо Mobley бас бэртсэн байгаа гэл гэмтэл бэртэл нь бол яг асуудал болж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт түрүү жил яг ингээд тоглолцсон. Энэ жил чинь ихэнх багууд ер нь бол тийм атлетик хурдан пейстэй гэж тоглолдог саксон бөмбөгийг айгүй олон багууд үзүүлээд штэ.
Яг тэр цагсан бөмбөгт эдний хамгаалт нь ч юу ч офенс нь ч ер нь ажиллахгүй байгаа юм шиг санагдаж байна. Хараа 3-аас шидэж байгаа хуваараа шүү дээ. Лигт 27-од. Оноо тогтолж байгаа нь 24. Тэгээд true shooting percent нь 21 тавьж байгаа байхгүй. Тэгээд free throw шидэж байгаа юу нь 23. Тэгээд ер нь бол дандаа 20 идэд явж байгаа байхгүй. Ганц авах юм нь болохоор offensive rebound-аар нэг 5-т явж байгаа. Нэг тоглолтод авж байгаа оноогоор уул нь бол 5-т. Тэгэхээр юу нь болохгүй дотор уул нь defense байхгүй гоц. Уул нь энд чинь бол Evan Mobley, DeAndre Hunter гээд ер нь бол defense тоглолчих wing-уд байгаад идэг гэсэн мөртлөө энэ defense нь муу гэхээр одоо бас rotation-тэй байгаа юм болов уу гэж би бас бодож байна. Cleveland Cavaliers баг яагаад өнгөрсөн үеэр хожигдсон бэ гэдэг. Яг үндэ зүгээр би энэ хүндэ гэж хэлэхэд бол Cavaliers-ийн тоглолтыг үндэ үзээ гинэ үлрэлт аягүй цөөгөөцсөн. Тэгээд бол үнэхээр бөөдөртэй сакс тоглолт байхгүй тэд нар. Үнэхээр бөөдөртэй. Донон мөчлийн Utah Jazz байсан сакс үргэлжилдэг байхгүй юм. Өөр юм байхгүй. Яг чиний хэлсэн дээр санал нэг байна. Аягүй олон муу тоглож байгаа шалтгаан. Гэхдээ ерөнхийн нэг шалтгаан миний зүгээр олж уншснаар би одоо уншснаа л яриа. Cleveland Cavaliers баг самбарт аягүй дутуу. Өнгөрсөн үеэр дугаасаа өнгөрсөн үеэрд хожигдсон шалтгаан бол угаасаа самбарын хамгаалт муу шүү дээ. Хэдийгээр Jared Allen, Evan Mobley гээд байгаад байгаа ч гэсэн нөгөө самбарын үндсэн одоо юу гэдэг биетэй хамгаалт ч гэдэг юм уу те. Самбарчин зөвхөн самбараас авч байгаа тоогоор биш. Гэхдээ самбараас авч байгаа тоон ч гэсэн эднийх тийм хангалттай биш байгаа. Тийм учраас самбарлуугаа их анхаарал хандуулаад DeAndre Hunter-ыг жишээ нь авчирсан. Тэгэнгүүт юу болж өгөхөр одоо Kenny Atkinson-ийн ярьж байгаа за самбартаа сайн бай гэнгүүт аливаа нэг юм чи ингээ балансаа алдахаар нэг тал руу ингээ ундаг штэ. Тийм. Самбартаа сайн байх гэдэг философич юу вэ гэхээр тэр баг удаан болохыг хэлнэ. Удаан болохоор юу гэхээр хурдан довтлогоон дээр хоцрохыг хэлнэ. Хурдан довтлогоон хоцрох. За энэ бол нэг гэсэн. Нөгөө талаар хамгаалтан дээр хоцорно. Тэрээс үндсэн шалтгаан нь энэ гэж хараад байгаа. Хоёрдугаарт гол дүгнэлт зүйл нь яг энэ багч нь үндсэндээ бол өнгөрсөн жилийн сэлгэн тэр чигээр байхгүй болсон байна шүү дээ. Нөгөө нэг өнгөрсөн жил гялалцсан Ty Jerome байхгүй байгаа гэж би ойлгосон зү. Энэ нөгөө нэг Ty Jerome ч хаш явчлаа. Тийм. Энэ нөгөө нэг өнгөрсөн жил байсан хэдэн бүгдээр яг сэлгэнээс гол дүүргөөл гүйцэтгэлсэн бүгдээр байхгүй болсон. Тэгэхээр баг гэдэг чинь гараан сайн байна, сэлгэн сайн байна, орж ирж тэнцвэртэй байдаг атал энэ жил гарааныхын жишээ нь одоо хүртэл Max Strus тоглоогүй л байгаа ш. Гол шидэгч нь. Өнгөрсөн үеэрд Caris LeVert Detroit Pistons баг руу явцсан тийм. Нөгөө нэг сэлгэнээс гол тоглож ирсэн. Өнгөрсөн үеэрд дараа эдний сэлгэнээс хамгийн муу шидчихсэн үн 37% шидчихсэн юм байна ш. Чи бодод хамгийн муу шидчихсэн 3 шидчихсэн 37%. Одоо тэгэхэд баг хамгийн сайн шидэж байгаа нь 37% шидэд байгаа юм уу яагаад гэж ойлгоод. Тэгэхээр энэ дээр асар их ялгаа гарч байгаа. Тэгэхээр шидэл дунцсан хамгаалтаа сайжруулах гэж нөгөө нуухай авах гэж байгаа нүдээ сохлно гэдэг шиг нөгөө өөрсдийнх нь давуу талыг өгөөцөн. Гэхдээ энэ мэдээж Cleveland Cavaliers баг ч одоо нөгөө нэг second apron-ыг давтсан. Тэгээд амар их цалин зарцуулж байгаа баг шүү дээ. Одоо энэ бид баг хамгийн их цалин өгж байгаа баг. Яг одоо гарааны авч үлдэх гээд маш их мөнгө зарцсан. Тийм учраас сэлгийг авч үлдэх боломж угаасаа байгаагүй. Нэг сайндаа явуулсан юм биш. Сэлгийг авч үлдэх боломж угаасаа байгаагүй. Тийм учраас гараа нь хүнддээд сэлгийг хөнгөрөөд ингээд одоо энд яг ингээд гараа суучлаа гэж бодох. Ингээл унж байгаа юм болов гэж би хараад шин. Тийм. Ингээд чи бодоо энэ олон хүмүүс ингэж алдчихад тэгээд стил ингээд хамгийн үнэтэй одоо 229 саяыг энэ жил төлж байгаа байхгүй нийт цалиндаа. Тэгээ тэр нь болохоор second apron-ы 23 саяар давц. 23 сая гэдэг чинь дахиад нэг тоглох гэж байгаа юм. Бүтэн нэг тоглож дундаж хэмжээний тоглож хасчааж 2 дугаар apron-ы доош орох гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ баг одоо тэгээд за одоо ингээд балансгүй болчлаа, юугүй болчлаа, сэлгээгүй болчлаа гэдэг. Одоо хэнийг явуулах вэ гэдэг юм бол хамгийн түрүүнд Darius Garland хин хоёр байна. Jared Allen хоёр явуулах. Тэнгүүт Jared Allen-ы цалин чинь биш үү? 1 2 3 4 extension хийгээд одоо 4 жил үлдсэн. Энэ жил 20 сая. Гэтэ extension дараа жилээс кик хийж байгаа юм. 28 сая, 30 сая, 32 сая. Jared Allen одоо тэр хэмжээнд төрж тоглож байгаа юм.
Миний бодлоор үгүй Үгүй шүү дээ. Тийм учраас Darius Garland шүү дээ 40 саяын цалинтай. Дахиад 3 жил байна. Тэнгүүд энэ Darius Garland-ийн одоо юу н зах зээл нь хэр байгаа. Одоо түрүү жил плей-офф дээр яалаа бэртцсэн тий. Тэгтээ тоглохоор дандаа нөгөө liability болоод идэв шүү дээ хамгаалтан дээр. Тэгэхээр энэ хүнийг бас багууд сонирхгүй юу хэцүү. Энэ хоёрыг явуулахгүй бол ер нь цалингийн хувьд бол ямар ч психих боломж харагдахгүй. Нэмэгт одоо буцаад энэ багийг сайжруулах боломж харагдахгүй. Тэгээ бас фэнүүд нь би жоохон өнөөдөр ухлаа л да. Ер нь бол Cleveland-д юу яагаад байгаа гэсэн чинь фэнүүд нь бол Mobley-гийн карьерийн одоо нөө өсөлтөнд ер нь бол жоохон дурамчхан байгаа юм байна. Тэр чинь Cleveland-д хэдэн онд очлоо? 20 очдог шүү. 20 онд 22 он. 22 онд лөө 75 жил юу болдог ч. 22. Тэгэхэд Cleveland-ийг чи харсан шүү дээ. Бүр Mobley-гийн зургаар ингээд битүү яатсан. Ер нь бол хамгийн ирээдүйн Mobley болсон байсан шүү дээ. Одоо ер нь бол тэр Mobley гэдэг тоглогчийн ирээдүйд ер нь эргэлзээд эхэлсэн юм байна. Ер нь бол энэ түрүү жил яг сайн тоглосон баг defensive player of the year болонгоо алдсан шүү дээ. Авчлаа. Авсан шүү дээ. Гисэн хэрнээ тэгээд цаашаа одоо яагаагүй гэж хараад байгаа юм байна л да. Тэгээд Mobley-гийн ирээдүй бас яах вэ гэдэг бас асуулт байгаа юм байна. Энэ чинь бас том extension хийсэн байдаг. Тийм учраас багууд Cleveland Cavaliers руу холбогдоод солилцоо асуугаад байна. 2-3 удаа тоглож чинь асуусан солилцоог Cleveland зөвшөөрөөгүй гэж байна. Cleveland зарахыг хүсэж байгаа юм бол яг чиний түрүүний хэлсэн 2 хүн. Гэхдээ Darius Garland бол сонирхох зах зээл байгаа гэж би уншсан шүү, олж мэдсэн шүү. Сонирхох зах зээл, сонирхох багууд бол байгаа. Garland бас нэг сургал явж байсан. Garland гэсэн ер нь бол өөрөө лидер байхыг хүсэж байгаа юм шиг үү шүү дээ. Бөмбөгний эрх мэдэлтэй. Donovan Mitchell-ийн холбогч байхыг хүсэхгүй, өөрөө багийн лидер байхыг хүсэж байгаа гэж би ойлгосон. Тийм учраас Garland гэсэн явах талаар ингээд яриа гаргаад байгаа юм болов уу гэж ойлгосон. Хүний дотор имэйлтэй хазаалтай бүрүүхтэн гэдэг шиг. Тэгэд одоо тэгээд Cleveland-ийн мэдээж хурц асуудал нь Cleveland Cavaliers баг одоо сүүлийн өнөөдөр Bobby Marks гэсэн сүүлийн 15 тоглолтонд 6 хожиж 9 хожигдсон. Энэ 9 тоглолтонд 9 өөр гарааг ашиглаж үтсэн. Одоо нэгсэндээ сүүлийн 15 тоглолтонд 9 өөр гараа. Энэ үйлрэлд 16 өөр гарааг халидны туршсан байна. Энэ үйлрэл чинь юу вэ? Багуудын 25-аас 28 тоглолт тоглож байгаа. Тэгэхээр 16 өөр гараа. Энэ нөгөө нэг хоёулаа өмнөх дугаар дээр ярьсан асуудал. Тоглогч нар нэг гимтэл нэг ирээд нэг ингээд хахаар баг тогтвортой байх боломжийг давхар үгүй гэдэг байхгүй. Энэ бас бэртэл гимтэлтэй холбоотой. Тэгэд энэ сүүл 15 тоглолтонд довтлохоогоор 11-р байрлал бүр унтсан байгаа. Тоглогч нэрж байгаа. Хамгаалтаараа бүр 21-р байрлал унтсан байгаа. Тэгээ клатч тоглолтод бас 1-8 гэж шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ бүтггүй байгаад байгаа байхгүй. Гэтэ угаасаа улирлыг тийм сайн эхлүүлээгүй. Эхний 15 тоглолтонд ч гэсэн довтлохоо нь 11-р байраар л эхэлсэн юм байна. Тэр довтлохоо нь угаасаа гол нь нэг сэлгээг алдсантай холбоотойгоор сайн байна. Довтлохоо байхгүй болсон мó өстэй. Довтлохоо байхгүй болсон. Шидэд ихгүй болсон. Харин тий. Тэгээ одоо ингээд өнөөдрийн одоо сүүлийн 15 тоглолт гэхгүйгээр өнөөдрийн байдлаар ингээд нийт удирдлагын тоглолтуудыг ин харах юм бол хамгаалтаар 16 дугаар байранд явж байгаа байхгүй. Тийм яагаад тожихгүй байгаа шалтгаан ойлгомжтой гоо. Эхний 10 дотор байхгүй бол чи ер нь бол хожиход хэцүү шүү дээ. За эхний 10 дотор биш сүүлийн 10 дотор яаж хожоод байгаа юм гэхээр Boston, Lakers нөгөө Denver Nuggets эдгээр чинь дотлохоо нь супер байгаа байхгүй. Тэдэнд юу байна вэ гэхээр хамгаалт байхгүй байгаа. Тэгэхдээ Денверийн асуудлаас ч гарчих واخ. Boston Lakers хоёрын асуудал бол харин цаасан дээр харагдж байгаагаас илүү бодит болохоор Денверийн бол хоёр хамгаалагч нь удахгүй ирчихнэ гэж байна. Гэтэл Cleveland-д өнгөрсөн жилийн товтлогоон жалгаа, өнгөрсөн жилийн хамгаалтын жалгаа, өнгөрсөн жил хамгаалтаараа эдний багч 8 дугаар хоринд илүү 5 дугаар хоринд илүү нэлээд дээгүүр явдсан товтлогоогоор лиг тэргүүлж исэн баг шүү дээ. Тэгсэн чинь одоо тэр баг угаасаа байхгүй болсон. Тэгээд буруутны Kenny Atkinson гэж үзээд байна гэдэг өнгөрсөн нэг 2 өдрийн өмнө мэдээ гарч исэн чинь Kenny Atkinson-ы ажил бол ямар ч байсан аюулгүй гэж байна. Тийм үү? Тийм, аюулгүй гэсэн байлээ. Тэгээд ер нь бол ер нь асуудлыг ер нь нэлээд том одоо юу гэдэг өргөн хэмжээтэй харж байгаа. Ер нь бол зөвхөн тасгалжуулагч соёлоод асуудлыг шийдэж чинь гэж бодохгүй л байгаа юм байна л дээ. Тэгээд
бас тэр ч зөв л дээ одоо тэр чинь баг өнгөрсөн шилдэгдээс. шилдэж засах шилдэж бас дараа шууд халждаг. Гэтэ тийм тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Сүүлийн хэд зөндөө гарсан шүү дээ. Гэхдээ яг энэ бүрэлдэхүүнийг халдагддаг. Яг энэ бүрэлдэхүүн 2 жилийн өмнө тийм сайн байгаагүй жоод Kenny Atkinson ирээ сайн тоглосон болохоор тасгалжуулагчид ямар потенциал байгаа нь харагдсан. Тэгэхээр энэ удирдлагын бүрэлдэхүүн болохгүй байгаа гэдг нь л харагдаж байна. Тэгээд угаасаа багийн ерөнхий менежер ч гэсэн хэлсэн байлаа. Асуудал угаасаа Kenny Atkinson биш асуудал бодитоор баг. Гэхдээ энэ асуудалд нэг санаа зовхгүй байгаа яадаг юм бол шийдэхээр ажиллаж байгаа гэж хэлсэн байлаа. Тэгэхээр би шийдэхээр ажиллаж байгаа гэдэг нь солилцоо гэж л ойрхон байгаа гэлтгээд байгаа болов уу гэж бодод шүү дээ. Тийм. Одоо солилцоо хийхгүй бол одоо ингээд яг энэ байдлаар бол тэгээд гүг боддоо хамгийн үнэтэй баг штэ. Гол нь хамгийн үнэтэй баг ингэж явж байгаа нь хамсалтай байгаа штэ. Тэгж болохгүй байхгүй тий. Энд чинь нэг хожлыг маш их өндөр үнээр худалдаж авч байгаа баг гэсэн үг үстэй. За 64 өнгөрсөн жил 64 хожсон багийг за энэ үйлрэлд одоо 200 сая 300 саяг заржуулаад нэг хожлыг 3-4 сая доллараар худалдаж авч ийж тэгээд хожихгүй байгаа гэдэг чинь харамсалтай нэг тоглолтыг харамсалтай байгаа даа байхгүй. Тэгэхээр асуудал бодитоор л байна. Нэг хүнийг тийш яваасаа гэдэг шүү. Ер нь бол тийш очил асуудал шийдэж чадвал. Бараг нэг л хүн дутуу гэдсэн шүү. Үнтiko үйлрэлт тусаад юу болох нь хар тэгээд хугасаа 2 хэн сонголт байгааг 2 хэн сонголт л байгааг гэсэн шүү. Тэрний нэг л угаасаа Cleveland Cavaliers. Нэг юм сая ингээд зурсгээд ороод ирлээ. Jalen Brunson-ыг Romano Shelburne жилийн өмнө 2 жилийн өмнө хэлжсэн шүү. Жижигхэн багийн лидер нь жижигхэн баг хизээч ялдаггүй маа гэдэг. Ялдаггүй маа гэдэг нь нэгсэндээ авраг болдоггүй маа гэдэг. Гэтэл саяхан Kendrick Beckham гэсэн байна. Тий. Тэгсэн чинь саяхан Kendrick Perkins энэ багийн хамгаалагчдын хослол хоёулаа дэндүү намхаан гэж хэлсэн баггүй Kendrick Perkins. Darius Garland жижигхэн, Bridgerton-да жижигхэн, Donovan Mitchell ч гэсэн SC-ийн байрал тийм том биш. Уус намхан. Надаас нэг ч юм өндрөл. Юу лээ? Худлаа үлсэн үнд баг л байраа худлаарч юу. Зүгээр тийм санагдаад өндөр биш нь тодорхой байхгүй. Тэр энэ баг угаасаа ялахгүй юм шүү. Яа бас тэгж хэлж болно л доо. Угаасаа тэгээ хамгаалт чинь хамгийн уртлаасаа л эхэлнэ шүү дээ. Тэгэл эхний хүн нь алдаал дараагийн хүн найдвартай хүн зогсоо. Тэгээ AD шиг ч юм уу те нэг самбарт найдвартай хүн зогсож явахгүй бол ер нь бол тэгэл амлж аваад тоглоод байна гэсэн үг л те. Гэхдээ тэгээ тийм тэрийг яг түрүү жилийн плей-офф дээр бид харцсан шүү дээ. Уус энэ хамгаалт. Тийм болохоор тэр алдаагаа засах гад ингээд бага бужигнуулдаг юм шүү. Нэг гэхдээ яг ингээд бужигнуулсан юм бол байхгүй гэдэг юм шүү. Зүгээр энэ чинь төлж чадахгүй алдсан тоглогч нар л аяг их байдаг юм шүү. Ганц одоо хийсэн юу чинь DeAndre Hunter-ыг л авчирсан шүү 4 жил плей-оффын өмнө. Тэ. DeAndre Hunter болоо. Биеийн хувьд уг амар нэг алд урттай тийм физикал ястамтай тийм яг үнэхээр тоглогчдын хүсдэг SF тахгүй багуудын хүсдэг. Гэхдээ харамслаа энэ залуугийн нөгөө бэртэл гимтлээс хол байж чаддгүй, консистент байж чаддгүй тэр зүйл нь л ингээд өөрийнх нь үн цэнийг улам болгож. Би уг нь Cleveland дээрээ Geralt холоо гэсэн чинь харин ч бүр Cleveland-ыг хоошо татчих байгаа тоглогчдын нэг болж байгаа нь бол харамслаа энэ залуу драфтаар 4-өр орж ирсэн санагдаж байна. 4 жилөө 7 жилөө. 4. Тийм хүлээлтэндээ үнэхээр хүрсэнгүй. Цаашдаа ч хүрэхгүй байна. Game Point Podcast хамтран ажиллагч Event Tech Joint Movement Colcosum-ын үе мөчний шингэн доктор за шингэн хэлбэрээр уухад зориулагдсан учраас хэрэглэхэд маш их амар. Тэгээд нэг удаагийн уулзаар та өдөрт өөрийн бид хэрэгтэй байгаа тэр Colcosum-ыг авч олон. Тэгээд Colcosum гэдэг маань юу вэ гэхээр үе мөчнүүд за тэгээд энэ зөөлөн идүүд за дээрэс нь шүрмсэд хэрэгтэй байгаа тэр шин тижэл нэмэлт бодисуудыг өгдөг юм зүйл шүү. Тэгэхээр үе мөчний шингэн доктор хамгийн шилдэг Colcosum-ын хондротоныг та бүхэн суугаа ажиллаж ирхэлж байгаа. За мөн гэмтэл бэртлээс иргэн ирж байгаа ахмад настууд гэмтэлтэй хэвтрийн тэмдэлтэй спортер хичээлдэг бүх хүн санал болгож байгаа юм шүү. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл өвдөлттэй бэртэл гэмтэлтэй спортер хичээлдэг ахмад настан суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон
өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Бидний дараагийн ярилцах сэдэв бол энэ жилийн бүх одны санал асуулга албан ёсоор NBA.com-дор ихэлсэнтэй холбоотойгоор 2026 оны 2 дугаар сарын дундуур одоо амьдарч байгаа Лос Анжелес хотын цоошин цэнгэлдэх ордон болох Into Domed болох бүх одын тоглолтод энэ удаагийн бүх одын тоглолт за нэгдүгээр дөрмөд одоо юу гэдэг дөрмөө гэх юм уу шинэ форматаа дахиад танилцуулж яад 3 баг бүх одын тоглолтод сонгогдно. Баг болгоно 8-8 тоглогчоос бүрдэн нийтдээ 2 бүсээс 12 тоглогч уламжлалсаар 12 тоглогч нар уламжлалаар сонгогддог. Тэгэхдээ энэ удаагийнхаа яг гэхээр миний бодлоор дэлхийн баг, Америкийн баг гэж өрсөлдөн тийм үү? Тэгнэ гэж Тэгээ ойлгосон. Америкийн баг нь 2 тийм үү? Тийм. Гэхдээ би наад чинь жоохон учруулдаг юм шиг санагдаж. Нийтдээ 24 баг 24 хүнийг 3 хуваачаад 8 болно те нэг багт 8. Тэгэхээр дэлхийн баг ерөөсөө 8 хүнтэй л ерөөсөө интернэшнл 8 хүн л авах юм уу гэж бодод байна шүү дээ. Тэгэл харин энийг зүгээр Тэгсэн мөртөө харин яг ингээ All-Star орох гэж байгаа хүн санал авч байгаа хүмүүс нь баг тэр байтугай их байгаа шиг санагдаад интернэшнл тоглогч нар нь. Гэхдээ тийм шүү дээ. Яг үүндээ тийм баггүй. Тэгээд энийг гэхдээ яаж хийдэг юм гэсэн чи хэрвээ Америкийн багт нь нөгөө нэг санал асуулгаар 16 тоглогч гарч ирэхгүй бол комиссар Адам Силвер өөрийн одоо үзмжээр тоглогч нэмэх юм байлаа. Америкийн багт шинээр сонгож өгөх юм байлаа. Тэгээд зарим баг нь 9 мөсөн хүнтэй байж магадгүй юм шиг байлаа. 8 биш. Зөв. Тэгж зохицуулах юм байлаа шүү нэр ингэсэн. Гэтэ тэр чинь Америк нэстэй. Юуны бол Америк асуудал шүү бүрдэж байна. Ямар ч асуудалгүй хүрэн штэ юу бол дэлхийн баг нь. Энэ харин тий. Тэг дэлхийн багийн гол нь барах уугүй гэдэг чинь л сонирхолтой сэдв байгаа зү тий. Янас, Йокич бүгд Вембanyама бүгд дэлхийн Вембanyама ёо. За энэ бол бүх одын тоглолт энэ жилийн сонгодог өрсөлдөөн. Өнгөрсөн жил бол бас сонирхолтой формат байсан. Гэхдээ тоглолтын цаг бага байсан учраас энэ жил тэр тоглолтын цагийг нэмэх тал дээр юу яах юм бэ лээ? Нэлээд их анхаарч байгаа юм лээ. Тэгээд 12 минутаар 4 тоглолт явагдана. Нэгсэндээ 48 минутын сагс мөмбөгөө яг үзүүлнэ. 3 баг. За тэгээд нөгөө тойргоор эхлээд тоглоод 2 баг нь аваргын төлөө гарч ирэх юм бэ лээ. Тэгээ нөгөө байрал хамаарахгүй сонгогдно гэж байгаагаараа бас их онцлог юм байлаа шүү. Тийм учраас саяны миний хэлсэн онцлог дээр биш тээ. Нөгөө дэлхийн багч юм хүчрэх байгаа. Америкийн баг дээр тоглогч дутуу учраас энэ жил 24 биш 25 26 тоглогч NBA-ийн All-Star сонгогдох боломжтой учраас маш олон анх удаага сонгогдож байгаа бүх одоо тоглогч нар төрж болохгүй хэмжил байгаа даахгүй. Тэгээд энэ удаад юу ярих гэсэн юм бэ гэхээр бид хоёрын зүгээс өөрсдийнхээ зүгээс анх удаага бүх одын тоглогч болох боломжтой. Яагаад энэ залууг бүх одод болох ёстой гэж нэрлэж байгаа тэр тоглогчтой нэрлээд тайлбарлаад явъя гэж утсан. Тэгэхээр од чиний хувьд энэ жил анх удаага бүх одын тоглолтод сонгогдох тэр ихний нэр чинь ихний тоглогч чинь хэн бэ? Los Angeles Lakers багийн хамгаалагч Austin Reeves анх удаа одоо нэгдүгээр Lakers элит болж байна. Тэгээд энэ улирлыг маш сайн эхлүүлсэн. Тэгээд Лукагүй ч гэсэн LeBron-гүй ч гэсэн ер нь маш сайн оноо авч эхлүүлсэн, маш сайн бас хэрэгтэй хожлуудыг авчирсан. Тэгээд одоо ингээд Lakers West-ийн 4-т явж байна. Тэгээд 4 болоо 5-т явж байна. Энэ явж байгаа юу бол Austin Reeves-ийн юмд бол айгүй. Austin Reeves-ийн үүрэг рол бол энд бол маш өндөр байгаа. Тэгээд багийнхан амжилтыг харах юм бол яг ясан дээр шүү дээ. Los Angeles Lakers Clippers багаас орох ер нь тоглогч баг байхгүй. Яг багийнхан амжилтыг харах юм бол энэ чинь уул нь илээд болж байгаа юу шүү дээ. Тэгэхээр аль болох Lakers бол Clippers хоёрыг оролцуулах гэж NBA-гээс үзэх баг. Гэхдээ нөгөө багаас л амжилт нь хэцүү байна л да. Тэгэхээр Austin Reeves бол энэ жил орох маш өндөр боломжтой гэж бодож байна. Би дасгалжуулагч нар James Harden-ыг сонгочих болов гэж боддог юм. За тэрийг харъя. За статыг ингээ харах юм бол тийм сонгох гэж бодлоо. James Harden амар багийнхан амжилтыг харахаар чинь хэцүү бод. За миний нэрлэх тоглогч бол нэг тоглогч энэ би нэрийг хэлэхгүй. Тэгтээ
Бүх хотын тоглолт хүртэл муу тоглож байгаа. Бүх хотын тоглолтоос хойш сайн тоглоод плей-оффт ороод ирэхээр бүр суперстар болцдог нэг тоглогч байдаг штэ. Тэр тоглож зүгээр толгойд чи ингэж хэлэх хэрхэн орж ирж байна. Тоглож орчихгүй нөө. Орчихгүй. Бүх хотын тоглолт хүртэл маш муу тоглодог. Тэгээд плей-оффт бүр суперстар болцдог. Энэ бол Denver Nuggets-ийн Jamal Murray байхгүй. Jamal Murray бүх хотод болоог явж та одоо хүртэл. Тэгээд шалтгаан нь юу гэхээр ерөөсөө яг ижлэх юм. Улирлыг дандаа таар өгөхлөлдөг. Гэхдээ улирлын дундуур яг бүх хотын тоглолтын санал асуулга тодорцсон юм. 2 дугаар сараас эхлээд энэ тоглогч дийлдэх болждаг бол энэ жилээс яа харахгүй Jamal Murray бүр онцгой байгаа. Алидийн энэ улирал 50 он аваад үзүүлсэн те. Denver-ийн 3 тоглогч гурлаа 50 он авсан. Энэ бигийн түүхэнд баг анхны тохиолдол гэсэн шүү дээ. Jamal Murray энэ улирлаас хэдийгээр ингээ зарим тоглолтуудад өнжөөд байгаа ч гэсэн Jamal Murray энэ улирлын эхнээс эхлээ сайн тоглож байгаа. Тэгэхээр тийм учраас би Jamal Murray-г энэ улирлд бүх хотын тоглолтод орох ёстой болов гэж хувьдаа бодоод байна. Энэ тоглогч уг нь бол бүр Алидийн All-Star орсон байх ёстой. Гэтэ яг түрүүний хэлсэн шалтгаанаар ордоггүй. Харин энэ улирлд бол өмнөх жилүүдээс бол тэсөөр байгаа. Тэгэхээр орох ёстой. Орох байх гэж бодож байна. Гэтэ Jamal Murray орвол тэгээд дэлхийн багаас авлаа шүү дээ. Тийм. Хамаагүй шүү дээ. All-Star баг шүү дээ. Дэлхийн баг гэдгөө тэр 8 дотор багтчих чадах уу? Хоёулын эхлээ нэрлэе зөө. Дээрээс нь эхлэе зөө. За хамгийн эхлээ Shea орно зөө. Nikola Jokic орно тийм үү? Giannis орно. Wemby орно. Ингээд дөрөв тийм үү? Би зөвхөн юу хараа суугаад байгаа юм шүү дээ. East-ийг хараа суугаад, West-ийг хараа суугаад. West-ийг үү? За ингээд дөрөв. Тэгээд 5 дахь нь Jamal Murray гэж юу? Өөр Питер мартаад байгаа санагдах байна. Шингүн, Alperen Шингүн. Шингүн. Шингүн ч юм бол өнгөрсөн жил уусаа All-Star болсон шүү дээ. Тийм. Ганти. Гэтэ энэ жил тэгэл дахиад бусаад ороод ирнэ шүү дээ. Ингээд яаж юм? Энийн араас Jamal Murray ороход болохгүй нөө? Болохгүй нэ чи? Оруулж болохгүй нэ чи? Харин дээ. Заавал орох юм байна. Болцсон юм байна. Тийм байгаа. Болцсон юм байна. Тийм байна. Болох уу зугаас? Болохоор болох юм байна. Тийм байна. Cade Cunningham ч юм бол Америк үстэй тий? Америк. Cade Cunningham Америк. Cade Cunningham ч угаасаа All-Star болсон. Тэгээд угаасаа ч болох хэвээр. Угаасаа Cade Cunningham л одоо лигийн шилдэгүүд нэг болсон. Тийм учраас энэ жил бол яхахгүй хэний жил болол гэж бодож байна. За дараагийн чиний хоёр дахь сонголт. Tyrese Maxey болчлоо. Болоогүй лээ. Come on bro, болчлгүй яах вэ bro? Tyrese Maxey All-Star All-Star болчихсон шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? All-Star болчлгүй болцсон. Tyrese Maxey бид нар болцсон. Бид нар ярьслага авдаг чинь rookie гэр л орж ирсэн шүү дээ. Болцсон. Өнгөрсөн жил болцсон. Болгоё. За өөр Jalen Johnson, Atlanta Hawks Jalen Johnson энэ наачстай гоё сонголт байна. Маш өндөр бол. Өнгөрсөн Tyrese Maxey өнгөрсөн жилийн All-Star сонгогдсон шүү. Өнгөрсөн жил шилдэг амжилтанд ногсон тоглогч болсон дээрээс нь All-Star сонгогдсон. Tyrese Maxey-ийн жил байсан баггүй. Jalen Johnson энэ залуу бол угаасаа одоо Atlanta Hawks-ийн нүр царай болчихлоо шүү тий. Тий. Одоо энэ баг амжилтыг бол Jalen Johnson-тэй одоо холбож ярихаас өөр арга байхгүй. Тэгээд айгүй одоо гаргаж байгаа юу ч гэсэн стат нь ч гэсэн 24 бараг 24 оноо 8 assist 10 rebound гэдэг чинь монстр байгаа хэвээр. Тэгэхээр бүх талаараа айгүй сайн байгаа. 50 40 шидэж аагүй маань. 50-аас дээш хөвтэй давталж байгаа 38%-тэй 3 шидэж байгаа 80%-тэй чөлөө шидэж байгаа юм байна. Тийм. Тэгэхээр энэ залуу бол яалтчгүй All-Star-д орох тоглогчдын нэг гэж миний хувьд бодож. Тэгээд All-Star-д орох юм бол нэлээд том extension шинэ гэрээ хүлээж байх болно энэ залууд. Наадхан дээр ч юм бол үнэхээр 100% санал нэг байна уу бүр тасарсан сонголт. Нугасаа бараг Атлантагаас тэр анги орохгүй наад хин ч орох байх уу Jalen Johnson ч. За одоо миний дараагийн нэрлэх тоглогч бас дахиад таалгая. Энэ тоглогч rookie жилдээ үндсэн. 2 дахь жилдээ ороод багаа шууд 1-р байрлал төвшүүлсэн. 3 дахь жилдээ энэ тоглогч багаа авар болгосон баггүй.
Гэхдээ энэ хүртэл тэр хугацаанд All-Star болж амжаагүй л яваа. Гэхдээ энэ бол лигийн талбай дээр хамгийн үр дүнтэй, хамгийн нөлөөтэй тоглогчтой нэг. Тэр юм бэ. Фу. 3 дахь даваа болсон юм уу те? Jalen Williams. Chet Holmgren, Jalen Williams өнгөрсөн жил All-Star болсон. Тийм шүү дээ. Jalen Williams шиг 4 жил болсон шүү дээ. Тийм ээ. Тийм. Энэ тоглогч All-Star болсон. Энэ жил бэлдсэн шүү дээ. Азгүй тий. Тийм. Энэ жил бол энэ залуу All-Star болох эрэхтэй тоглож байгаа. Угаасаа ч болох бах. Тэгэхээр энэ жил Chet Holmgren Oklahoma-гаас энэ жил 3 тоглож ирэхгүй сонгох байлгүй дээ. Боо тий тон сонгох байлгүй. Тэгээд угаасаа хин сонгох юм бол J-Dub дутуу тоглосон болохоор J-Dub сонгохдохгүй байж магадгүй нэр тий. Айгүй олон тоглолт өнцсөн шүү дээ. Ер нь Tyrese биш ээ. Trey Young хин Jalen Williams гэх мэт тоглогч нар бол яг олон тоглолт өнцснөөр тэд хасагдчих магадгүй байх. Окей. За тэгвэл чиний сүүлийн сонголт. За миний сүүлийн сонголт Danny Avdija гэдэг залууг энэ жил оруулж магадгүй юм шиг санагдаад байна. Portland хэдэд явсан бэ бро? Тэр хойно яв багаас уу? Үгүй тийм. Гэхдээ тэр чинь энэ тоглогч чинь одоо багийнхаа нүүр царайлсан. Одоо шинэ Portland-ийн нүүр царай болоод бага авч яваад шүү дээ. Тийм ээ тийм. Тэр үнэхээр лидер болсон шүү. Номер 1 нь болсон шүү те. Тэр тал дээр бол үнэхээр хүлэн зөвшөөрж байна. Danny Avdija өнөөдөр бүр All-Star болдгоо маа гэхэд гэдэг юу гэмээр юм дээ. Статистик нь 25 оноо 6 самбар 7 дамжуулалт биш ээ. 6 дамжуулалт 7 самбар гинүү. Бүр уус энэ бол All-Star үзүүлэлт шүү дээ. Тийм, сайн тоглосон байна шүү дээ. Сайн тоглож байна. Уусаач баг нэмэр. Гэтэ яг хөө миний нэг юм бас нөгөө Danny Avdija чинь олон улсын тоглогч тэгээд одоо хасагдах юм бол магадгүй бол өндөртэй л юм. Тийм байна те. Би чамайг хэнийг нэрлэжээсэ гэж бодож илсэн гэж. Чамайг би Detroit Pistons-ийн Jalen Duren нэрлэжээсэ гэж бодож исэн баггүй юу? Sorry. Тэгэх юм бол би өөр нэг тоглогчийг нэрлэх гээд байгаа. Гэтэ яг Jalen Duren бол бас All-Star болох ер нь бол болох магадлал маш өндөр болчих واخ. Дорнод бүс би санал өгсөн дорнод бүс дүндээ сонгох тоглогч ховорхон байлаа шүү. Тэгэхээр Jalen Duren, Cade Cunningham гараанд гараа Jalen Duren сэлгэнээс бол сонгох ч واخ. Зүгээр дорнод бүс гэмтэлтэй олон тоглогч нар байгаа. Тэгээд дээрэс нь энэ жил одоо Boston Celtics баг нэрээ юу ажиллаа? Дорнод бүсийг удирдлыг тэргүүлж дуусгах магадлалаар буцаад фаворит болсон байлаа. Номер 1-д бичигдэх магадлалаар. Boston Celtics. Би ста буруу бодож байсан байлаа шүү. Boston Celtics-ийн фэнүүдээс уучлахгүй. Ер нь бол энд юу хаях юм болов гэж бодоод байсан чинь ер нь хэрвээ ингээд юу яах юм бол одоо дээгүр яваадах юм бол Jason Tatum ирсэн ч бас баг болмоор юм биш. Гэтэ яг хөө нэлээ хойгоор л ирэх л баг та плей-оффын дөнгөж өмнөх нь л ирэх баг та. Хэрвээ гэтээ нэлээд дээгүр л явж явах хэрэгтэй. Ер нь ихний 4 мөрөд явж байвал. Тэгээ дараа Boston Celtics багийг ингэж сайн тоглуулж байгаа шалтгаан мэдээж Jalen Brown одоо MVP-ийн өрсөлдөөнд орж ирэх үз угаасаа орж ирэх байх Jalen Brown. Jalen Brown MVP-ийн өрсөлдөөнд орж ирэх юм бол миний бас одоо юу гэдэг дүгэлд худлаа болно. Тэр нь юу гэхээр Jason Tatum биш юм байна. Jalen Brown юм байна гэх гээд байгаа байхгүй. Гэхдээ би уг нь бол ихтгэл үнэлтэд тийм амархан бууж өгмөр байна. Зөвхөн миний харж байгаа нэг өөр шалтгаан бол энэ багийн 2 дахь лидер нь 109-ны болоод 109-оор сайн тоглож байгаа бол Derek White гэхгүй. Derek White зөвөр нэг шалтгаангүйгээр Америкийн шгшөө багт авч яваагүй шүү дээ. Greg Popovich те. Энэ залууг ирээдүйг бэлтжижсэн. Энэ залуу Америкийн шгшөө багт бүртэл тоглоод ингээд явж исэн. Тэр Derek White бол энэ үйлрэлд үнэхээр багтаа юу хэрэгтэй өгч чадж байгаа. Босонд анх ирээд юу гэсэн юм хамгаалт өгч исэн. Холболт хийжсэн. Тэнгүүд одоо энэ үйлрэлд юу болчих вэ гэхээр онооны машин болчиход байгаа байхгүй. Тэр Derek White энэ үйлрэлд үзүүлж байгаа тоглолтоор 24 оноо дунджилж ийн юуах хэвтэй юм болов? Бухадад болох хэвтэй юм болов гэж би дараад байна. 18 оноо 5 assist 4 rebound. Тийм. Usage rate нь 24 байгаа юм байна. Тэгээ хамгийн их ашиглагдж байгаа жил юм байна. Багтаа. Яг сэлгэн шүү дээ, гараа биш. Тий. Тийм. Уусаа Jalen Brown зөндөө бас бэртэж тоглоогүй шүү дээ. Тэр үед нь ганц авч явж байсан юм чинь White тох шүү. Тийм. Тэгэхээр ингэж бодохоор
Ингэж бодохоор энэ хин болох зогооц та. Derek White. Тийм байна. Тэгээд Cooper Flag-ийг өгж явж байна. Cooper Flag эхнийхэн жилээ All-Star болох боломжтой тоглогч юм. Ер нь бол суперстарууд эхнийхэн жилээс All-Star болж эхэлдэг шүү дээ. Cooper Flag дорндод байсан бол энэ жил All-Star болох байсан. Бүр баталгаатай. Өрөнд болохоор болохгүй хаа. Cooper Flag арай болохгүй. Гэхдээ эх жилээс All-Star болоод эхэлнэ. Тэр залууд угаасаа ирээдүйн хангалттай гоё. Тэр үнэхээр үзэн шүү дээ. Би бараг л сүүлийн 1-2 7 хоногийн хугацаанд Далласын тоглолтыг хамгийн их үзсэн шүү. Cooper Flag дурлаад байгаа байхгүй тэр чинь. Тэр чинь хэдийгээр тэр багийнхан сагсан мөнгө жоохон уйтартай сагс яваад байгаа байхгүй. Аваал дайрал нэг азаа үзэж оноо авсан. Тэгвэл тэнд Cooper Flag-ийн тэгж тесрхийг харах бол надад гоё гоё. Тэгэхээр Cooper Flag энэ жилдээ бол миний хувьд бодлоо. Өрөнд арай л их юутай юм бэлээ. All-Star-уудтай юм бэлээ. Бас нэг юм нэг мэдээлэл зүгээр асуу. За мэдээлэл бити мартаарай. LeBron энэ жил бүх хотод болох уу яг бол? LeBron бол болдгоор болох уу? Угаасаа юуны одоо сүүлд орж ирээд гаргаж байгаа стат ч болно. Тэгээд LeBron шүү дээ. Тэгээд LeBron Curry хоёрыг бол тэгэл автоматар бүгдээрээ л сонгоод явуулчих. Хамгийн түрүүнд тэр хоёрыг юу өхөлөгт. Саналаа өхөлөгт тий. Тэгэхээр бол тэр хоёр бол асуудалгүй сонгочих уу? Энэ бодлоо. Тэгээд Америк ч н одоо 16 тоглогч бүрдүүлэх гэж байгаа юм чинь тэгэл би харин түрүүн Джеймс Харден хий хоёр орохгүй болоо гэж хэлсэн. Нэр 16 тоглогч бүрдүүлэх юм бол тэр хоёр бараг орчих юм байна. Кавай Джеймс Харден хоёр. Бас надад бол одоо зүгээр ингээд LeBron нэг тоглогчдын саналаар гараанд багтаагүй байлаа гэж бодъё заяа. Тэгэх юм бол сэлгэнээс дасгалжуулагч нар LeBron-ыг сонгох болов. Тэсэлж. За бодож байгаа л хэлдэг л дээ. За сонгох уу? Сонгоно. Угаасаа угаасаа LeBron шүү дээ энэ чинь тэгээд цаанаасаа угаасаа LeBron-тай All-Star хийнэ гэж угаасаа юу үгүй шүү дээ. Чиглэл үгүй шүү дээ. Тэгэхээр тэгээд яаж сонгохоосаар аа. Тэгээд дээд болж байна. Лос Анжелес болж LeBron байхгүй болох юм бол тэр чинь өстой жинхэнэ хідэн сар ярих ярианы сэдв болно өстой. Тийм. Тэгтээ нэг сая нэг подкаст Kevin Garnett нэг подкаст хийгээд байдаг штэ. Тэрэн дээр LeBron бити санал өгөр угаасаа LeBron өнгөрсөн жил тоглоогүй энэ жил ч тоглохгүй та нар харж байгаарэ гэж тэгсэн байсан. Гэхдээ ер нь бол ингээд одоо Kobe ч гэсэн тэгжсэн штэ. Kobe тэгжсэн. Сая Jimmy Butler ч гэсэн тэгсэн л лээ. Ер нь бол надаа бити өгөөрэй. Ер нь залуу тоглогч нарт өгөөрэй. Ер нь бол нэг карьерийнхаа сүүлийн жилүүддээ ер нь бол тоглогч нар тэгдэг тохиолдол байдаг штэ. Тэгэхээр уусаа тоглохоос илүү зүгээр очил participate хийдэг болцдог болохоор ер нь саналаа баг тийм одоо тиймэрхүү хүмүүст баг өгөхгүй байсан даач зүгээр ч юм шиг. Тэгээд угаасаа All-Star чинь өрсөлдөөнгүй байна гэдэг. Иймэрхүү одоо том нэрүүдээ сонгочвол уламд өрсөлдөхгүй л гэсэн үг шүү дээ. Нэгт тэр хоёрт энэ жил анх удаа NBA Америкийн нэгдсэн улс дэлхийн баг гэж хувааж байгаа байхгүй юу? Сүүлийн хэдэн жил дараалал дандаа MVP тоглогч нар гадаад тоглогч нар тодорцсон байна. Энэ жил ч гэсэн гадаад тоглогч MVP болно. Тэр бол 100%. Shai Gilgeous-Alexander нэр Shai 20 оног 100 тоглолт оруулаад авсан шүү дээ. Түүхэнд хоёрт бичигдэж байгаа. Тэгээд талбай дээр тоглож байгаа минутаас их оноо авсан байсан удаа баг арын тамирчнаас бүр тасарсан юм лээ. Тэгээд тэрний дээр ганцхан Will Chamberlain үлж байгаа. Энэ бол Shai Gilgeous-Alexander баг өрсөлдөгчгүйгээр MVP аав. Нөхөр өрсөлдөгчгүй. Никола Йокич ч өрсөлдөж чадахгүй байх. Тэгэхээр дахиад нэг гадаад тоглогч MVP аав. Тэгэхээр миний хувьд шүү. Одоо зөв миний хувьд ярьж байгаа шүү. Яг л үгс ийм тасархай авах чинь. Хин тэгэнгүүт дэлхийн тоглогч нарт Америкийн лигийг доминант эзэлж гинэ гэдэг нэр төр хамгаалах тоглолт байхгүй. Тэгсэн чинь нэг Европын баг одоо дэлхийн баг нь 2-2 Америкийн бүх хотоос бүрдсэн багийг нялга аваа гараад ирэх юм бол энэ жилийн бүх хотын тоглолтын дараа Стивен A. Смитээс ахуулаад юу болно гэж бодож байна. Барьж идэв шүү дээ базар байна. Тийм учраас Америкийн тоглогчдын нэр төрөө хамгаалах бас тоглолт болохоор би тийм өрсөлдөөнгүй All-Star болно гэж бодохгүй байгаа. Тэгс найд да одоо мэдгүй бас сая ч одоо ингээл
NBA-гийн капыг өрсөлдөөнтэй болгож ийн гэж би өдөр бодоол байсан чинь Нью-Йорк Никс чи бид байнер үлэхгүй энэ бол юу ч мөч гэлтэй. Ерөнхийдөө нэг тиймэрхүү нэг жоохон юу даун плей хийх юм байгаад байдаг шүү дээ. Одоо интернет рүү дэлхийн аварга биш олимпиш юм чинь гээд цаашаа сууж магадгүй л одууд шүү дээ. Бас л томтлогоо одууд байх шүү дээ. Тэгэхээр зөвхөн даун плей хийж магадгүй. Гэтэ өрсөлдөөнтэй байгаасаа гэж найдаж байна. Тийм нөгөө нэг өрөнд орно гэж зүгээр ингээд тоглогч нарыг хоёр багт хуваагаад энийг хараад зүгээр нэг жишээн дээрээс хэлээ. Энэ алтан цам гээд Монгол үндэсний бүхэд болж байгаа энэ нөгөө бүх юм барилдааны яагаад ингээд амжилттай яваад ингээд амжилттай болно гэдгийг тооцол эхлээд бид нар нөгөө Монголд байдаг биеийн тамирын спорт хорооныхынд санал тавьж үзээд спорт хорооныхын ингээд юуныхаа өмнөөс барилдсан. Одоо байгууллагын өмнөөс бүхчүүд нь жудо чөлөөт үндэсний бүхээр барилдсан. Маш өрсөлдөөнтэй болсон. Тэгсэн чинь бид хоорондоо ярилцахгүй. Спорт хорооныхоо өмнөөс ингэж барилж байгаа хүмүүс нутаг хүснийхээ өмнөөс буюу нэгсэндээ Америк гэдэг ингээд нэг юм нутаг хүснийхээ өмнөөс барилдаад одоо Монгол гэдэг одоо тийм биш Аранга офс гэж барилдаад эхлэхээр тэр чинь нөгөө бүх чинь шавхаас руу аргагүй болдог байхгүй. Тэгэхээр энэ би нэг миний гол хүлээлт тэн дээр байгаад байхгүй. Зүгээр хоёр баг тоглоод хуваагдаж тоглох нэг өөр нутаг усаараа нэрээ дуудуулах чинь тэнд ард нэр хүнд явж идэг болохоор Америкийн баг гэж дуудуулчаад come on зүгээр би хойш нь татж байгаа бол дахиж тэр хүний бүхэдийн тоглолтод бүр сонгоот ч хэрэггүй. За үнэхээр тэгж бодоо тийм менталитет гарч ирэл тэгэхээр сайхан л. Тэгэхээр чи өнгөрсөн жилийн All-Star тоглолтын минут нь цөөхөн байсан ч гэсэн өрсөлдөөн бол гоё өсч чинь чамд тийг санагдахгүй хасагдах учраас. Тэгсэн. Тий, эхний юу нь бол эхний нөгөө хасагддаг юм дээр бол тийг санагдсан шүү. Гэтэл ерөнхийдөө миний бодлоор зүгээр All-Star-ыг улирлын дундуур биш, Wade-nig хэлсэн байлгүй. Улирлын дундуур биш, улирлын дараа хийдэг бол хүмүүс яг жинхэнэ ондоо яг ингээд 100% компит хийж магадгүй байхгүй. Одоо ч ингээ улирлын дундуур болохоор 100% ингэж оролцохгүй шүү дээ. За би надад бол хамгийн одоо эхлээд бейсболоор дараа нь наад чинь дэмжигдэхгүй шалтгаан. Яад бол би ингээд гэр бүлийнхнээс бүхэл бүтэн 10 сар хоол байсан. Одоо дахиад тоглох гэж тэнд очимоор гэнэ гэр бүлийнхэнтэйгээ баймаар байна гэд том одод нь бүгд очихгүй. Тас тийм л үү тий. Гэхдээ тийм шүү дээ. 10 сар гэртээ байхгүй нөгөө нэг юу явж ирсэн аа. Эгүй энэ ямар ялгаа вэ? 10 сар гэртээ байхгүй ажил хийж ирсэн дахиад сакс тоглолоо гэд хоббигоороо сакс тоглохгүй яваад байвал бас тэнийг үстэй. Тас тийм үү. Тэгээ наач юм бол дэмжигдэхгүй санаа байна. Тэгээд яварсан тэгээ Лос Анжелест болно. Тэгээ Лос Анжелес том хотод болж байгаа болохоор тэгээд ер нь урд урдны хитэн All-Star-ууд бол ондоо болох entertainment ч гэсэн зохион байгуулалт гэсэн шал ондоо болно гэдэг одоо нэг тийм юу байна. Найдлага байна. Тэгэхээр энэ жилийн All-Star бол гоё л болох хэвээр. Тэгэд Clippers-ийн шинэ ордонд одоо хүртэл орж үзээг байгаа. Тэгээд All-Star-аар орж үзээд ямар гайхалтай ордон болсон нэг харъя да. Тийм. Тэр түрүүний нөгөө Lakers-ийн фэнүүдийн Lakers-ийн фэнүүд өхнийг тийм юу байгаа. Мэдээл байгаа. Одоо хэрвээ Austin Reeves All-Star болчих юм бол юун цалин бүр ингээд Max гэж талигаад өгчнө гэж бодоод байгаа. Ер нь бол тийм биш. Яг нь CBA дөрмээрээ бол тулна. Гэхдээ тэр тулж байгаа нь ер нь цалингидсийн 25% дээр л тулж очих юм. Тэр нь болохоор нэг 40 сая хавцаал болж байгаа. Жилийн. Түүншэл ер нь 50-60 гараад явах гэж байгаа юм биш. Max гэхээр л 50-60 гараад явчихна гэж бол байхгүй. Тэгэхээр Austin Reeves-ийн цалин бол өсрөөл 41 лөө 42 сая болох юм байл шүү. Тэгээд Austin Reeves ч гэсэн pay cut хийх юм сонирхолтой байгаа юм байна. Тэгэхээр энэ 100 гайгүй аваад болчихгоо гэж. Lakers-тэй үлдэхийн тулд үлдэхийн тулд өөрөө цалингаа бүх авах ёстой мөнгө авахгүй гэдэл шүү дээ. За. Бидний ярилцах сэдв энэ дөрөд өндөрлж байна. Game Point podcast, Social Pay, үе мөчний шингэн доктор, Joint Movement, Kulkozman та бүхэнтэй хамт байлаа. Дараа 7 хоногийн энэ цагта энэ одоо сугаараа буюу Premier Sports 1 сугаар болон YouTube channel-аар эрг уулзлаа. Баяртай үзэгчтэй.